Сайн бацгаана уу? Сайн электрониксын сайн зөвлөмжүүдийг хүргэж байна. Пэйж буюу богинолгооны зуг гарснаар бидний цагийг хэмнэж халаах гисгэх процессыг илүү хэлбэрчилсэн, дэвшилтэд шийдэл болсон. Тэгэхдээ хүмүүсийн дунд хоолой пэйжинд халаах нь бүтээгдэхүүний шим тэжээлийг алдагдуулдаг, богинолгооны туяа нь хүний биеинд сөргөөр нөлөөлдгөө гэсэн ойлголтууд байдаг. Тэгвэл судалгаагаар эрдэмтэд үүнийг няцаасан байна. Учир нь гэвэл богинолгооны зуухны бичил долгион нь усны молекулуудын хөдөлгөөнийг өдөөж, хоол хүнсийг үрэлтийн эрчим хүчээр халаадаг. Энэхүү долгион нь богинолгооны зух ажиллаж байгаа үед л идэвхждэг, бүтээгдэхүүн өөртөө ямар нэгэн туяаг агуулж үлддэггүй тул хүний биед сөрөг нөлөөгөө гэж үзсэн байна. Харин хоолны шим чанарын алдагдлын хувьд бол тухайн пэйжний гадаргуу материалаас их хамааралтай байдаг. Тэгвэл Samsung брэнд энэ асуудлыг шийдсэн, дэвшилтэд бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна. Энэхүү бүтээгдэхүүний онцлог давуу тал нь биокерамик гадаргуу юм. Энэ нь хоолны шим тэжээл органик амт үнэрийг алдагдуулахгүй, өмнө халаасан хоолны амт үнэрийг шингээж холдуулахгүй зэрэг олон ашиг тустай юм байна. Мөн хүчтэй цэвэрлэгээний бодис ашиглахгүйгээр ч гэсэн хэлбэрхан угааж цэвэрлэх боломжтой учраас бусад материалтай харьцуулахад эдлэгээ нь 2 дахин удаан. Тус гадаргуу нь бүх төрлийн нямбактериас 99.9% хамгаалдаг учраас эрүүл ах хувьд ч санаа зовох шаардлага болсон байна. 20 литрийн багт амжтай учраас том савлгаатай хүнсний бүтээгдэхүүнийг ч гэсэн халаах боломжтой. Энэ пэйжний хамгийн сонирхолтой шийдэл нь өөр дээрээ ухаалаг функцтэй. Халаах бүтээгдэхүүний орц найрлагаас шалтгаалan хамгийн оновчтой тохируулгыг тооцоолж танд санал болгоно. Тэгэхээр гисгэх температур болон хугацааг пэйж өөрөө тохируулж чадна гэсэн үг юм. Технологийн талаар илүү сонирхолтой хэрэгтэй мэдээллийг сайн спорт үргэлж хүргэж байх болно. Бичлэг таалагдсан бол лайк and share.